улс төр эдийн засаг нийгмийн асуудлаар бэлтгэсэн орон нутгийн чанартай оргилсан мэдээллийн хөтөлбөрөөр та бүхэнд хүргэх бэлэн боллоо. Бид олон нийтийн ашиг сонирхлыг эрхэмлэн олон ургаж үзлийн энэ дэр байж тэнцвэртэй мэдээллийг хүргэж авах болно. Құрметті көрермендер, Саян телевизиясы қоғам саясат экономика бағытында дайындаған жергілікті жердің өргілсар жаңалықтарын сіздерге жеткізуге әзір болды. Эхний мэдээ, Монгол Улсын үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1-р хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1-р хэсэг заасныг үндэслэн, старшины байрыг тохиолдуулж Монгол Улсын аж үйлдвэр, боловсрол, соёл урлаг, спорт, эрүүл мэнд, барилга, төр захиргаа, хууль эрх зүйн болон бусад салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан иргэдийг шагнаж урамшуулсан юм а. Тодорхойлох юм бол хөдөлмөрийн гавьяаны улаан түүхийн одонгоор 8, алтан гац одонгоор 15, хөдөлмөрийн хүндэт медалаар 14, цэргийн гавьяаны одонгоор 1 тус шагналлаа. Монголия мемлекетінің заңнамасының 33 тармағының 1 бөлімінің 7-сі, Монголия мемлекетінің президенті жайындағы заңының 15 тармағының 1 бөлімінде көрсетілгендей, шаған мерекесінің қарсаңында мемлекеттік өндіріс орталығы, білім мәдениет орталығы, спорт денсаулық сақтау орны, мемлекеттік әкімшілік және де басқа салаларда көп жыл жұмыстаған адамдарды марапаттайтын дәстүрі бар. Биылғы жылы аймағымыз көлемінде еңбек қызыл ту орденімен 8 адам, алтын жұлдыз ордені 15 адамға, еңбек құрмет белгісі 14, әскери мәнсап орденімен 1 адам жеке-жеке марапатталды. Хөдөлмөрийн гавьяаны улаан түүхийн одонгоор Цэнгэл сумын 8 дугаар багийн өндөр настан Айдав байн Кадал, Өлгий сумын өндөр настан Бугав байн Зорки, Өлгий сумын 4 дугаар бүрэн дунд сургуулийн Ахмад багш, Большевийн Бася, Шинжлэх ухааны академийн харьяа нийгмийн эдийн засгийн судалгааны төвийн секторын эрхлэгч Гагагийн Золбаяр, Өлгий сумын өндөр настан Цагдуулдаагийн Газиза, Улаангас сумын 7 дугаар багийн өндөр настан Хумархааны Салим хаан, Өлгий сумын өндөр настан Агзаамын Жайдар хаан, Цэнгэл сумын малчин Арсгааны Хурмаанаар тус шагнагдсан байна. Харин Алтан гац одонгоор аймгийн цахилгаан шугам сүлжээний газрын дарга Жүкийн Кэрэй, Дэлгүүн сумын өндөр настан Хумархааны Мухамбет бай, Дэлгүүн сумын 4 дугаар багийн эмч Турсбекийн Хуантай, Өлгий сумын 1 дугаар бүрэн дунд сургуулийн багш Хос бүргэдийн Султан Мурад, аймгийн хөгжим драм театрын хөгжимчин Камеяны Бирлэстэг, Өлгий сумын өндөр настан Хижабайн Сарай, Толб сумын бүрэн дунд сургуулийн орос хэлний багш Жидайн Юра, Өлгий сумын өндөр настан Цаганбайн Гумархан, Нуу эдэл хязгаарлагдах хувьсат компани гүйцэтгэх захирал Жубаханы Кулай, Өлгий сумын 9 дугаар багийн өндөр настан Авилгааны Сиэс, Дэлгүүн сумын өндөр настан Алтанбайн Какажан, Сахсаа сумын өндөр настан Сарсенбекийн Семья, аймгийн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн тооцооны нэгтлэн бодогч Танабайн Айгуул, Буянт сумын өндөр настан Илааны Гүлмира, Булган сумын өндөр настан Алгагийн Бямбанаар шагнагджээ. Хөдөлмөрийн хүндэт медалаар Өлгий сумын 2 дугаар бүрэн дунд сургуулийн багш Сухааны Айгуул, Улаангас сумын бүрэн дунд сургуулийн багш Мурсалагийн Бупай, Цэнгэл сумын өндөр настан Халшчааны Буршах бай, аймгийн нэгдсэн эмнэлгийн Чих хамар хоолойн тасгийн ээлжийн сүвэлэгч Хуандахын Марияш, Ногоонор сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга Хуаншийн Дөрвит хаан, Өлгий сумын ногоочин Хабимулдагийн Зулкапил, Өлгий сумын өндөр настан Рахмын Мизам хаан, Өлгий сумын 4 дугаар бүрэн дунд сургуулийн сургалтын менежер Малтай Муса, аймаг дахь Монгол банкны салбарын нэгтлэн бодогч Рахатын Телевжан, Баянур сумын тариаланч Жилхбайн Хуанаш, Дэлгүүн сумын Сумдундын эмнэлгийн сүвэлэгч Үсэний Эрмекей, Өлгий сумын өндөр настан Идкийн Сархад, Цэнгэл сумын малчин Төмрийн Хусаан, аймгийн Хошоол Олимпикс хязгаарлагдах хувьсат компани Нярав, Аманбайн Цувднаар тус шагнагджээ. Харин цэргийн гавьяаны одонгоор Өлгий сумын өндөр настан Шалжигийн Савидулда шагнагджээ. Энэ цаг мөчид бидний сонгоо үзэж байгаа эрхэм үзэгч та бүхэнд баярлалаа. Дараагийн мэдээ. Эрүүл мэндийн нийгмийн даатгалын байгууллагаас иргэд даатгуулагчдад үзүүлэх үйлчлэгээний чанар, соёлыг сайжруулах, даатгуулагчдын сэтгэл ханамжийг дээшлүүлэх зорилгоор чанартай үйлчлэгээ, соёлтой харилцаа аяныг зохион байгуулж байна. Аяны хүрээнд хийгдэх ажил мөн тэтгэр өөрчлөлтөн олгох шинжилсэн журмын талаар холбогдох албаныхан мэдээлэл өгүүллээ. Денсаулық мекемесі қамсыздандыру қорының халықпен қатынасын жақсарту мақсатында мәдениетті қатынас, сапалы даяшылық атты жорық ұйымдастырды. Жорық аясында зейнетақыны алдын ала беру жайындағы жаңартылған тәртіп бойынша мамандарға мәлімет берді.
Аяны хүрээнд байцаагч ажилтнуудын харилцааны болон үйлчилгээний соёлыг дээшлүүлэх, үйлчлүүлэгчийг тав тухтай орчинд өөрчлөлөх нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр тодорхой ажил зохион байгуулж ажиллах юм байна. Мөн аймгийн эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтэс иргэд даатгуулагчдаас санал гомдол авч ажиллаж байгаа бөгөөд дийлэнхийн тэтгэвэр дутуу олгогдсон өмнө ажиллаж байсан байгууллагын архив хуучирч үргэлжсэний удмаас тэтгэвэр авч чадахгүй байна гэсэн гомдол санал ихээр ирж байгааг онцолж байлаа. Энэхүү аян 2017 оны 1-р сарын 9-ний өдрөөс 2017 оны 3-р сарын 24-ний өдрийг дуустал үргэлжлэх юм байна. Манай улсын эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын тушаалаар ийм даатгалын байгууллага үүсгэх хөгжсөний 75 ойгтож шанартай үйлчлэгээ соёлтой харилцаас 75 хоногийн аяны ажил 17 оны 1-р сарын 9-ээс 3-р сарын 24 хугацааны хооронд эд хоорондоо явагдаж байгаа. За энэ шанартай үйлчлэгээ соёлтой харилцааны хувьд нийгэм даатгалын байгууллагын даатгуулж үзүүлж байгаа үйлчлэгээний шанарыг дээшлүүлэх, даатгуулчдад зөв боловсон харилцах, тэдний санал гомдлыг зөв шийдвэрлэх, тэдний санал гомдлыг авах, цаашдаа нийгэм даатгалын байгууллагын ерөнхий дутаад ажлаа сайжруулах, алдаад тутлаад өгөх зорилгоор энэ ажил явагдаж байгаа. Улсын хэмжээнд за манай аймгийн нийгэм даатгалын хэлтэс бол энэ ажлын хүрээнд нийт даатгуулчтайгаа байнга харилцаатай байж тэдний саналыг авах, саналын сэтгэмж авах, саналаас үгийн худас явуулаад саналын авч байгаа. Мөн байгууллагад санал хүслийн хайрцаг нээж даатгуулчд болон харилцагчдаас тэдний санал сүлжээг авч 7 хоногор үзэж тэдний мөрөөр зохиох ажлын талаар ярилцж байгаа. За мөн сүмүүдийн байцаагч нарын ажлыг сайжруулахын тулд тэд нэртэй ажлыг дүгнэх 15 үзүүлэлттэй ажлын дүгнэх журам гаргаж сэр журмын дагуу саарвар байцаагч нарын ажлыг дүгнэж байгаа. За аливаа даатгуулчдыг гомдол ширэгдүүлгүй ажлыг бүтээж өгөх, тэднийтэй зөв боловсон харилцах, тэдний санал хүслийг өөрийнхөө хамт олонны ажил тусгатгалаар нэлээд ажил зохион явуулж байна. За энэ ажлын хүрээнд бас хөдөлмөр нийгэм хамгааллын яамны сайдын 319 дугаар тушаалаар нийт тэтгэвэр тогтоолт олголтыг шалгах 60 хоногийн аян явагдаж байгаа. За энэ ажлын хүрээнд бас манай байцаагч нар нийт тэтгэвэр авагчдын хувийн гэрийг шалгах, тэдний өргөдлийг хүлээж авах, тэтгэврийн зөрүүг арилгах, бутуу олгоцсон тэтгэврийг нөхөж олгох асуудлыг нэлээд явж байгаа. За энэ ажлыг шалгалт явж явах үед харахад бол тухайн зах зээлийг шилжих үед бүх байгууллагуудын архив бичих материал ихээр өрөвдснээс болж энэ тэтгэврт гарсан хүмүүс ширддэг юм байна. Одоо жишээлхэд автотранс, савлет зэрэг 30 барил дэст байгууллагуудын одоо нэлээд ажилчдын сайлангийн зээс тухайн үед бичих баримт алга болсноос болж хүмүүс нэлээд хохирдог юм байна. Мөн хөдөөжихын нэгдлүүдийн ажиллаж байсан жилүүдийн сайлан зөв хөдөлмөрийн дэвтэр бичигддэг асуудал бол олон гомдол гардаг юм байна. За энэ гомдлуудыг нэг үүсгэн авсан зарим архивс лавлагаас дахин авахулж зарим хүмүүсийн материалыг шүүхийн шийдвэрээр дахин тоглоотлох ажлыг нэлээд эрчимтэй явуулсан. За энэ ажлын хүрээнд 513 тэтгэвэр авагчдаас биечлэн өргөдөл өгч өөрийнхөө тэтгэврийг шалгуулсан. За бус нийт тэтгэвэр авагчдын материал ерөнхийдөө шалгаад одоо 86% явж байгаа. За энэ шалгалтын ажил 3 сарын 10-нд дуусах ёстой. За энэ хүртэл бас хүмүүсийн бас өргөдөл гомдлыг авч тэтгэвэр тогтоох олголтыг дахин шалгана. За ерөнхийдөө сумуудын нийт тэтгэвэр авагчдын материалыг шалгаад дуусна. Одоо аймгийн төвийн тэтгэвэр авагчдын материал бэлдэж байна. За энэ ажлын хүрээнд манайд олон хүмүүс хандаж санал хүслээ хэлж байгаа. Ихэнх хүмүүсийн ярьж байгаа асуудал бол хөдөө аж ахуйн нэрлэж ажилласан иргэдийн тэтгэвэр нэлээд доогуур тогтоодог гэж байгаа. Энэ бол тэтгэвэр гэдэг чинь тухайн үеийн авч байсан хөдөлмөрийг хөлснөөс тогтоодог учраас тухайн үед нийлж ажиллаж байгаа иргэдийн тэтгэвэр салийн хэмжээ бага учраас тэтгэвэр баг тогтож байгаа асуудлыг бид нар нэлээд ойлгож хийж байгаа иргэдтэй. За хоёр дахь асуудал бол хөдөлмөрийн нөхцлөөр гарсан хүмүүс бол хүнд хортой халуун нөхцлөөр гарсан хүмүүсийн тэтгэвэр өндрөөр тогтоод гэсэн ойлголттой байдаг юм байна. Хичнээн хөдөлмөрийн хүнд хортой халуун нөхцлөөр тэтгэвэр тогтоож байгаа иргэд зөвхөн насны хөнгөлөлт дэлсэн болохоос биш тэднэр тэтгэвэр нэмэгдэхгүй. Ягаад гэвэл тийш нь
бас л авч байгаа сайлын хэмжээнээс бодогддог учраас тэтгэвэр бол тийм өндөр хэмжээнд тогтохгүй гэдэг асуудлыг бас нэлээд хүмүүст ойлгуулж эхэлж байгаа. За ажлын өрөөнд хийж байгаа ажлыг бид нар 3 сарын 10-нд дүгнээд нийт мэдээлэл телевизээр хэвлэлээр сурталчилж ярих болно. За энэ аяны өрөөнд бас аймагт ажиллаж байгаа бүх телевиз, цуг, радиогоор энэ дадлан байгууллагын ажлыг нэлээд сурчлан ярьж байгаа, таниулж байгаа ийм ажил явуулж байгаа манай ажилд. За баярлалаа. Нийгмийн даатгалын сангаас олох тэтгэвэр тэтгэмжийн тухай, нийгмийн даатгалын сангаас олох үе төрлийн осол мөрөглөөс шалтгаалсан өвчний тэтгэвэр тэтгэмж төлбөрийн тухай, цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хууль заасан нөхцөл боловсролын дагуу тахир дутуугийн тэжээгшээ алсны болон хөдөлмөрийн чадвар алсны тэтгэвэр тогтоолгон авч байгаа иргэдэд эрүүл мэндийн хэрэгцээ шаардлагыг нь хангах дэмжлэг үзүүлэх зорилгоор тэтгэврийг нь урьдчилан олгох журам баталсан байна. Одоогийн байдлаар аймгийн хэмжээнд нийт 16 мянган хүн тэтгэвэр авдаг байна. Тэтгэврээ урьдчилж авах хүсэлтэй иргэд их байдаг учраас 1.5 сарын тэтгэврийг хүүгөө олгож 6 сар хүртэлх хугацаатай тэтгэврийн зээлийн хүүг 15% болгож бууруулсан. 17 он гарснаас хойш бол нийгмийн дадлын талаар нийгмийн дадлын системд бол хэрэгжиж байгаа зарим нэг арга хэмжээний талаар танилцуулъя. Хамгийн нэгдүгээрт бол тэтгэврийн зээлийн хүүг бол хуучин 18 жилийн 18% хүүтэй байсныг жилийн 15% буюу сарын 125% болгож бууруулсан. Энэ одоо бол манад гэрээ бүхий 4 арилжааны банкар дамжуулаад жилийн 1.5%-аар 6 сар хүртэл хугацаатай тэтгэврийн зээл авсан тохиолдолд жилийн 15%-аар буюу сарын 125%-аар зээл олгож байгаа. Дараагийн нэг асуудал гэвэл тэтгэврийг урьдчилж олох асуудал байгаа. Энийг бол саяхан энэ цагаан сарын өмнөхөн журам гаргаад ингээд шийдвэрлсэн байна. Энэ журмын дагуу бол тухайн хүн хэрвээ банкнд тэтгэврийн зээлгүй бол тэгээд тухайн хүн өөрийн биеэр ирээд манад хүсэлтээ гаргасан нөхцөлд тэр хүнд бол 3 сарын тэтгэврийн хэмжээний 50%-аас хэтрэхгүй хэмжээний тэтгэврийг бол урьдчилж олгож болохоор ингэж журмалсан байна. Нэгдээ энэ бол ямар нэгэн хүү төлбөргүй. Тэгээд одоо тэтгэвэр авагч нарт бол 3 боломж байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл нэгдүгээрт нь бол тухайн хүнд хэрвээ бага хэмжээний мөнгө шаардлагатай болоод тэр шаардлагатай мөнгө нь бол тухайн хүний 3 сарын тэтгэврийнх нь 50%-аас хэтэрхээргүй бол өөрөөр хэлбэл 1.5 сарын тэтгэврийн хэмжээс хэтэрхээргүй бол манай хэлцдэг хүсэлтэд гаргаад тэгээд урьдчилаад бол авчиж болно. Хоёрдугаарт нь гэвэл хэрвээ тухайн хүний шаардлагатай байгаа мөнгө бол 6 сарын тэтгэврийн одоо хэмжээс хэтэрхээргүй байвал нэг бол банкнаас бол жилийн 15% хүүтэй зээлээд авчиж болж байна. Хэрвээ түүнээс их хэмжээний мөнгө шаардлагатай бол хуучин авдгаараа хуучин журмаараа жилийн 18% хүүтэй тэтгэврийг бол зээлж авч болно. Тэгээд бас энэ тэтгэвэр авагч нарт анхааруулж нэг юм хэлэхэд энэ итгэмжлэлийн хугацааг бол хуучин 3 жил хүртэл байсныг бол 1 жил болгож өөрчилсөн материалын байгууллагатай гэрээ хийгээл манай ерөнхий газар одоо бол тэр журмаараа явж байгаа. Өөрөөр хэлбэл тухайн хүн бол одоо итгэмжлэлээр тэтгэвэр авдаг бол одоо итгэмжлэлээ бол 1 жилийн хугацаагаар л хэл. Авиасан монголчууд шоуны ядарч нуугдсан Эрдэнэ хэмээх тодотголтой энэ хэртнийг сарчны баярын нэвтрүүлэгт дуулсан доо үзэгчдийг дахин гайхашрууллаа. Din sülülsün qoçin hoo din du khallik jart olga çalımda delihi harvag baysagısın aşçin hoo divjin batır xigorumda ya. Цагаарын мэдээнд анхаарал хандуулна. 3 дугаар сарын 2-наас 6-ны өдөр хүртэлх 5 хоногийн урьдчилсан цагаарын мэдээ.
Тус хугацаанд цас орохгүй салхи 3-8 м/сек, агарын температур бүх нутгаар шөнөдөө 15-20 градус хүйтэн өдөртөө 3-5 градус дулаан байх төлөвтэй байна. Одоо та бүхэн сумдын цаг агаарын мэдээнд анхаарланд олно. Кымбаттуу көрөрмөндөр, энд сіздерге наурыз айының 2-сінен наурыз айының 6-сына дейінгі 5 күндік ауа райы мәліметімен таныстырамыз. эдийн засаг нийгмийн асуудлаар бэлтгэсэн орон нутгийн чанартай ойролцоох мэдээллийн хөтөлбөрөөр та бүхэнд хүргэлээ. Хөтөлбөрийн төгсөл та өргөн зурхаагаа хүлээн авах нь анхаарлаа хандуулсан та бүхэнд баярлалаа. Баяртай. Кымбаттуу көрермендер, бізбен бірге болғандарыңызға көп рахмет. Жаңалықтардың соңында сіздер ертеңгі жұлдызнамамен таныс болыңыздар.